За нэг дүрмэг тарах хамгаалагч өргөө ойртуулсан болсонгүй. Нилээ зайтай бөмбөг сул явлаа. Нам явлаа. Нам давхар гараад ирлээ. За багийн 10 дугаар ногдогч. Сингэлмагийн инх хамгаалалт давхар гүйсгэж байгаа авж байна. Би өндөр метр 82-т ходын акшн. Метр 82-т Батбаярын зоригт баатар. Сингэлмагийн инх хамгаалан метр 80-т тоглогчтой сонсвол мөнх төшиг метр 80 байна. Баясгалан метр 80 байна. Ирэхэд гавуултай Батууд хүмүүдэл багийн 10 дугаарыг тоглогч Батсахны төвшин ботгож тоглогч шүү. Метр 78-д тоглогч байна. Ирэхээс бол метр 84. Оюун нэмэх метр 81. Ер нь бол нор хоёр нь ойролцоо байна шүү дээ. Хоёрыг хөрөлдөх. За 13-7 6 оноо дэрвэлэлт олдож эхэллээ. За Бэрх клубын дасгал жуулагч Волид спорт мастер Бүжинхүүгийн Пүрвсүрэн Хинтээ аймгаас гаралтай мастерууд энэ Хинтээ аймгаас Хинтийн Бэрхээс Лувсан дорж мастерын одоо бэлтгэгээс өрөөд байсан. Лувсан дорж гişин одоо бэлдсэн одогчтой нэг. Дээдлэгт одоо бас жаргалын матчралыг гэж одоо Мегастар клубын голын агшиг сайхан бэлдэж заргалжлаа. Олон сайхан намжлалын одоо суурийг тавьсан. Одоо дараа үеийн өдөрчтэй улсын хажиж байгаа багш нарын нэг шүү дээ. Кишидо мастер, Пүрвсүрэн мастер одоо энэ одоо бага улсын аваргын шишээдрүүд гаргаад ирсэн. Тоглож байна. Хоёр ахын хатдаг өшигсэн Америкийн болохоо одоо гадна унлаа. Хитрхэн өшиглаа. Хонцаа 9-14. За Бэрхээс Ганбаяр давуулна. Америкийн фас 2 4 метр шууд хууралт явсан. За Америк ард толгойгсон араас иргэсийн болохоо. Сэрэг болохоо. Бэрхээс багийн 9 дугаарыг тоглож мөнх төшиг болохоо явсан. Дахиад мөнх төшиг. Яа энэ гоё иргүүлээ дээ. Ганцхан авснаас тун аятайхан болтоллоо. 10-14. Шогон болсон болохоор жигний гадна нэ. Хасаад байгаад нуусан бүгэн. Ихний пас тараха. Яа 12-14 боллоо. 6 онооны дутуу явсан. Хонгой сэргэж ирж байна да Бэрхийн тоглолт. За дасгалжуулагчид ер нь Хинтийн Бэрхээс гаралтай тоглож тийм нэг жаргалтаанд бас олон сайхан үеэжтийг бэлтгэн гаргасан байдаг. Спорт мастер Бүжинхүүгийн Пүрвсүрэн Хинтээ аймгийн өсвөрийн багийн дасгалжуулагчдаас олон жил ажилласан туршлагатай багш. Одоо дараа үеийн хүүхдүүдэд ажиллаж байна. Өнөөдрийнхэн одоо хөдөлгөөний гавьяаны улаан төгийн одонгоор шагнагдсан байгаа. Бэрх клубын дасгалжуулагч Пүрвсүрэн маань Ягт мөнгө төшгөл болохоо хамгаалт боломжтой. Хаалтгаас иргэл нутасаа Америкийн болохоогоо авч байна. За Таймбатар Америкийн бие өндөр метр 80. Босдод тоглолтын 10 гаруй аюултай тоглогчтой нэг шиг. Хамаа нэр 15-13 Бэрх ойрхон тоглож байна.
Сая салсан байсан тоглолт нэрээс 2-1 гэж ирлээ. 1-4 яасан дараах үлэг авчаа. 13-15. Ой пас. Яа, дээгүүр зэгшил үү. Ариун мөтийн мөнгө шиг л тоглож байна. Метр нэртэй тоглож байна. Мөнгө шиг. Яа, осол гой дээгүүр ирж байна. Орой алт мэдсэн байсан. Захын алтны дээгүүр давталдаа. Батууд хүмүүс оноо гарсан онооны ялцаа 17-14 3 онооны тэргүүлэлтэй. За ойцны аврагын төлөө ноёнтой. Ажигсны өргөн медалийн төлөө дордонд хэрлэн барстай тоглолт энэ. Яа давуу тал шимэлсэн бэлдээ сайцаа орж иж байна. Магийн 17 дугаарыг тоглогч Ууган Баатрын хөсдөн тоглолтын дээр гарч ирлээ. Батууд хүмүүлээс яа доогоор таасан дээр хоёр дээр холбоотой гаргаж ирсэн. Дараад уусан халдны талаас. Тоглохын талаас дончгом шигэд хураагч байгаа юм байна. Тоглохын талаас дончгом. За ганцаалт байсан. Хамгаалт гоё тоглохын боломж гаргаж ирлээ шүү дээ. Дөрөвдөр тогтоогод өгсөн мөнх төшгийн тоглоо. Яадраг хүмүүдэр Ингүн Баяр хуураад оруулсан. За дээгүүр зөгчтэй шүү Амирлан. Хоёрын автод гараад ирсэн таалтууд байлаа. Дээгүүр зөгч байна. 18-15. За 2-3 оноо дэргэлт оноо дэжнэ гараад Батууд хүмүүдэд. Өнгөрсөн жил ганцхан Гамбаяр тасалж болж улсын аварга алтаа авч байлаа 14 наснд. Энэ жил Баянбэрэг тасалж өгч. Баянтул тасалж өгч байгаа тасалж өгч байгаа. За торноос хэрэгтэй байлаа да. Нэгдүгээр мөнгө тавлаа оролцож та тарнаас авалт байсангүй. 19-15 нэг засварлага байх ёстой бэрхэд үлдсэн засварлага авлаа. За октын агшид тоглолтод одоо нөгөө зааланд Викор толгойд ихтгэж байгаа шүү. Октодоос Jump клуб Хинтэмгийн Минер спортын газрын магтаа зэрлэг тоглолт юм. Ноён клуб Сэлэнхтэй зүрхийн тоглолт явагдах нь. Яа захаа тог содролдоо шүү дээ. Намхаа алт. Сүлдэг алт. Тэгтэл гой содроож орууллаа. Хоёр дээр гаргаад ирсэн. Хаатгүй уцаа. Яа. Ямар ямар гой гаргаж ирвэ. Ямсрынгийн ган төгс хоёр дээрээс хаатгүй гаргаж ирээд тоглоод. Эхний эжийн тоглолтын ажил дээр баг өргөж байна. Мундаг хаалцаад боллаа. Хаатгүй гаргаж ирлээ. За өөрөө давуултаа гүйцэтгэх юм байна ган төгс. 16 болсон байгаа. За ирэх хүлээгээ солилцсон байсан. Багийн 4 номерын тоглогч анх хоёр цацаар орж ирж байна. Яа уг нь хонгой мэдрээд хамгааллаа шүү дээ. Жохоо хойгоор гарын шунаас жохоо хойгоор хамгаалчихж байгаа юм байна. Тоглолт үргэлж хэрэг мөг бассангүй. Яа Батууд хүмүүс ихний үедээ төсөлийг хийлээ. 21-16-гаар ажлаа ихний үедээ.
За хоёр тоглогчдэр нэлээд хаалт хамгаалцаахан бэлдсэн байх гэж шүү. Нэлээд зэгцтэй тоглолт болчихно. Гэхдээ л уг нь их ойрхон тоглолт байлаа шүү дээ. Бихийн тоглолт ихний үедэр энэ дараагаар хүүгүүдийн хөрөлд жоохон амрааж байгаа ихтүүлэх байх медальны тоглолтуудыг хагас шийдэл тоглож шууд залгуулаад ихтүүлэх гэж байхгүй. Яа өдрийн тоглолт нь эрхэс өмнөд тоглолтод орлоо. Яа 6-1 дээр гоё тоглож салгаа мэдэрсэн гэдэг. Нэгэндээ найдснуудаа дундуур давалтын мөнгө гаргачлаа. Сууж амжсангүй. Дараас 2 давуу тань авлаа. Инфери эрхэс. Эрхэс ер нь гарааны бүрэлдэхүүн хамгийн өндөр харагдаж байна. Би өндөр метр 84 юм байна. Яа, гартаа тоглож идсэн басангүй дээ. Дөрөвдөрөө жоохон дутуу бол дээрээс нь яг л хаалттай болтууд харахгүй бөмбөгд өглөөд дарах гэж үзсэн арай хожимдлоо мөнгө шиг. Хоёрдугаар үеийн тоглолтын ярьцаа 3-1. Яа, надад авал талбай гадна унсан байна. Ирэх сургуулийн дөрөв мөч шидсэн анаа ярьцаа 1-3. Тасамжтай намын тоглоомгоо явуулсан анагаа Төвшин Батын тоглох амжилттай. За энэ жил хөлөөлөл холбооны улсын аваргын нэвсэнүүд ер нь яг нэг завсрын наснуудыг бол хэрэглүүгээр яг улсын аварга болгож явуулж байгаа концерттэй болж байна. Өсвөргээд 16 нас гээд нэг ганц наснд нэг насны ангиллаар явждаг байсан. 18 насууд идэвхжүүлгээд явждаг байсан бол энэ жил 17 насны улсын аварга, 15 насны улсын аварга, 13 насны улсын аварга дэвсгэн байгаа учраас маш онцлогтой болж байна. Яа. За зоригт дотроор нэг тоглох сонгоод оноогоос авдаад онооны ярьцаа 2-4 давуудаг шамаалагчийн бэрдээс солилцоо гаргаж ирсэн. Багийн 5 дугаарыг тоглогч Мэгзрийн Эрдэм төгс давуудаг шамаалагчийн бэрдээс солилцоогоор орлоо. Бэрхийн солилцоо нэгдүгээр маа яшиж байна. Америкийн тоглох байсан. Багшаа шатанд Америк бол тоглолтод их орохгүй байна. Дивис тоглолтод гаргаж чадахгүй байна Америк. Яг тоглолтод орж юм бол Америк шиг аюултай тоглогч байхгүй байгаа шүү дээ. Пас өгсөн дахиад явсан Америк. За аварга болохыг захиа алтны дээгүүр дотож явах чинь. Тайм батэр Америк. Онооны ярьцаа 5-3.
За 7-4 оноо дэргэлтэй Батууд Имэл холдож ирлээ. Амирлангийн авалтууд үргэлжилж байна. Иргэч бас гараа бол хивс нам баг бол биш шүү. Хоёр өндөр тоглогч харагдаж байна. Инх Хамгаалал метр 82-тэй тоглогч байна. Зоригт Батрын метр 82 байна. Толгойн төлхөө өндөр өвтө орцоод байгаа мөнгө төшиг бас метр 80-тэй тоглогч байна. За 3-аараас сатгал сонгосон хаалтгүй явлаа. Амирлангийн хамгаалалт оромжтой хамгаалалтаас ороод ирэнгүүт даарсан. Сэрэг тоглоонд иргэсийн тоглоо машиглаа. 4-4-ээр явсан машин тоглооноор тунгой явгаалсан. Бүрэн нэмхийн тоглооныг хамгаалсан дараагийн тоглоо Амирлангийн хамгаалалт оромжтой. За хоёр дахь тоглоо бүхэндээ саргаад автагч. Шууд 5 болон руу эргүүл цагч байгаа энэ да. Бэрхээс хаалтууд тор үрцээ. 8-4 боллоо. 8-4 дээр 2 4 тоглолт техник засваргыг авлаа. За 4 онооны тэргүүдийг хадгалсан хэвээрээ Батууд Имэл мөнгө төшгийн толгой дөрөвдөр жоохон гүйцэд толбол хэрэгтэй л байна да бэрх. Ард хамгаалалт өгсөн. За одоо нэг гүйцэд толбол өгсөн. Мөнгө төшгийн толгой. Яа, хамгаалалт шиг жоохон хойно хамгаалсан мөг юм аа. Эдгээр статус эдгээр амжилттай болсон.
Эрхээс мөнгө төшиг болоос нэлээд гоё аргалаатай юм болдог харагдаад байна. Манай 9-12 Ябаг 11 дөрөв нөлөгч мөнх хэрлийн сумын удирд авалтан дээр байгаа юм байна. Эрхээс пас хойно дөрвөг Амирлын руу ойртолсон. За янаграад амг төшиг Амирлын утганыг барьсан манай цаг 9-12 дээр 10-12 болж ойртолж байгаа юм байна. Нараас 2 оноо. Товтод авалтаа дараа товтгоо хаалтаар дараас 2 оноо явуулж байна мөнх төшиг. Давт хашээцаа. За энэ торгууд спортын шинэ заал нь T-court дээр тоглолтод явагдаж байгаа. Тэгээд амар цуурайтай заал байна. Ер нь тоглолтын шуум нь тайлбараасаа даваад байд юм байна. Бараг тайлбаргүй явсан дээр юм байна да. За V-court дээр хагшаа тоглолтууд хийсэн байх шүү. Хагшаа тоглолт октийн хагшаа сонирхоорой. Тамир 15-10. За Батуудын мөлөөс Буян Баярын төвхөө давуулт Амирлингийн хадгалсан. Амирлингийн хаалаа. Алин нэг ааснаа да. Мөнгө шиг Амирлин 2. 6 оноо нэргүүлээ. За алтан медалийн дагараад ирэх боломж тунд ойрхон боллоо. Эхний үедэр 21-16-аар төсгөлсөн. 2 дахь жилийн тоглолтод 6 оноос алчлаа Батуудын мөлөл. Мөнгө төшгийг товхоо ганцхан алдаа. Амирлын урсаад товтгоны мөнгнөөс сөрсөн Амирлингийн алт. Хорон дөрөд алдаа болж байгаа юм байна.